Сэрүүхэн байгаа салхитай орох. Тэр нь басан зогцол богино хугацаанд. Тэгээд тийм л нэг гол ялгаа байгаа л да. Одоо энэ усууд ихэж одоо энэ тэмцээний талбайны хажууд бэлтгэлийн талбай гэж байгаа шүү дээ. Тэн дээр харуулж агаад яг энэ тэмцээний талбай дээр орж хараад байгаа байхгүй. Тэгэхээр эдгээр бол ерөнхий байрлал нийцлэх боловч нэг орчин өөр ороод ирэхлээр бас тамирчсанд бас зүүгээр нөлөөлөх бас нэг тийм гарч ирнэ. Бэлтгэлийн талбай дээр орох тэр хүн анзаарахгүй шууд харуултаа одоо шууд авч. Яг энэ финалийн тоглолтын дээр ийм орчинд ороод ирэхлээр бас жоохон бие барих нөгөө бэлтгэлийн талбай дээр харуулж ирсэн нөгөө байдал өөрчлөгдөж ирсэн. За 50 болон Өмнөд Солонгосын шгшөөгийн мөсгөөчүүд аваргын алтан медалийн төлөө харуултыг гүйцэтгэж байна. Сая холбогосын төрөлд орсон Кан бас эмэгтэй багийн төрөлдөө байгаа юм байна. За мөн Рё Сужун, Ким Кёнсюн, Ким Кёнгюн гэсэн тамирчид Солонгосын шгшөөгийн бүрэлдэхүүнд багтсан юм байна. За харин тэдний эсрэг Тайваны багийн бүрэлдэхүүнд Пен Чам Мао, Лин, за мөн Ву гэсэн тамирчид орсон байна. За энэ хоёр багийн хувьд бол нөгөө школ нь яг ижлэх харуултыг. Ерөөсөө энэ Тайваны чинь би өглөөний нэвтрүүлгээр ярьж ирсэн нөгөө анх 80-аад оны сүүлээс 90-ад оны ихэр Солонгос тасгалжуулагч аваад 10 жил баг ажиллаж байгаа байх шүү. Одоо хүртэл Солонгос тасгалжуулагчтай. Тэгэхээр энэ хоёрын өрсөлдөөн бол аюул өндөр болох байх гэж бодож байна. За энэ нөө холимог дээр харуулсан эмхтэй сая харуулж шít. Шууд бодвол 9 цагт өрсөн яасан сум дэлиж орж байна. Тэгтээ 10. Энэ хоёр тамирчнууд бол шинээр байгаа учраас тэг барьж уудсан 9 цагийн 9. Одоо эхний харуулсан хүн ерөнхий салхины хуур чиглэлээ баримжаалал дараагийн хоёр харах гэж байгаа юм хэлдэг баг. За одоо ийм салхитай байна юм байна. Тэн дээр нүүрээр гээд энэ нөгөө багийн хамтарч ажиллах юу гараад ирж. За энэ бол одоо хит барьсан уу, салхины яасан уу 9 цагт 8 бодож. За энэ боломжийг Тайваныхан ашиглаж чадахгүй юу? Харцгаая. Пен харуултаа гүйцэтгэж байна. За доор нэ. Эхний харуулт таарууллаа. Энэ гуравт бол арай өөр байгаа л та. Ягаад гэвэл энэ талбар дээр хармаг болохоор ерөнхий жоон тасан зогц. Эхний харуултан дээр л за дээр нь сууж байна. Халтар эс. За Ву гэж залуу тамирчин одоо харна. Сүүлийн харуулт. Энэ эмэгтэй тамирчин бас Тайваны шгшөө багаас бас төлөөж харуулж ирсэн. Бас сайн харваач. За нэг 7 онлоо. За энэ 50-ны 3 тамирч гуруулаа хангалтгүй харуулаа. Салхиар нэг л ойлгохгүй байх шиг байна. Ер нь бол Солонгос бол тааруу харуулсан те. Гэхдээ өрсөлдөгчд нь бүр тааруу байлаа. За баг зэрэг салхилж байна. Гадаа баг зэрэг бүрхэг тэгээд нэг бороо ормоорч юм шиг өдрөө болохоор манайд чинь салхины хүч бас нэг үе сэвэлзээд байдаг талтай тийм ээ. Тий. Тэгээд миний бодлыг харахаар улсын одоо цагаан гарын салхи бас янз янз үт юм шиг үлээ. Манайд нэг салхилж байгаа салхи, чигтэй газрын салхи, нөө сумны нөлөөлөх хүч нь бас янз янз үт юм шиг үлээ. За 8 9 гэсэн оноонуудыг авлаа. Одоо 50-ны тамирчид бүгд л ер нь 10 он жиж. Тийм байна. 3-10 бодоход аав нь 1-10 2-9 ууд бол тэнцэх. За энэ бүр маш муу харуулж байна. За эхний сетиг бол Солонгос ахын тодорхойлчлаа тий. Саяны 8 оноо. За дахиад бас тааруу харж байна. 8-2 цагт нь хараад байна. Салхиныхаа юуг л олохгүй байх шиг байна. Вөө сүүлийн харуултыг гүйцэтгэн. За дахиад 8 бол. За одоо ингээд хэрвээ сетийн оноо гэж байхгүй зөвхөн оноо цуглуулахаар явсан бол одоо ингээд Солонгос тасарч байна шүү дээ. 6 оноо тасарч явж байгаа нэлээд дараагийн 2 харуултууд ерөөсөө
Солонгосын тамирчид бол ерөөсөө санаа зовхон байхгүй болчихоо. Гэхдээ ингээд ялагдж байгаа гэсэн дараагийнхтай боломж өгөөд зүгээр 2 оноо өгөөл 0 оноо. Тэгээ одоо ер нь дахиад шинээр эхэлж гин гэсэн үг шүү дээ. Бүх юм дахиад шинээр эхэлж байгаа учраас. За Солонгосын баг тамирчид өөрсдөө ер нь жоохон тааруу арвсан. Гэхдээ ингээд ихний хожлог бол авч чадлаа. Одоо энэ тамирчдын барьж байгаа ном гэхэд бол бүгдээр хэмжээ, сумны хэмжээ, номны фунтийн хэмжээ гэдэг бүгд өөр. Яг тухайн тамирчдыг тохируулаад тааруулсан тийм номууд байдаг. Тэгээд одоо хажуудлынхаа өөр хүнийхээ номоор ном сумаар хамтлаад жишээ тохирохгүй жишээ. Урт татдаг юм байна, богино татдаг юм байна. Маш их ялгаатай. Тэгээд хүн болгонд яг тааруулаад энэ номны тохиргоонууд нөхцөл янз янзын хийгдсэн байдаг. Заримынх нь ном хүнд байхад, заримынх нь хөнгөн ч юм уу. Яг тэр харуултанд нь зориулаад. Ер нь эмэгтэйчүүдийн энэ сумны хурд бол нэг 190 вэ нөө метр цагт тийм хурдтай нисдэг. Эрэгтэйчүүд нь бол 200-205 мавтай сумны хурд километр цагийн хурдаар тэгсэн хурдаар нисдэг. Одоо манай байтын тамирчид бас сонирхол би нэг зүйл мэдмээр санагдаад байт юм л та сонирхолтой санагдаад байдгийн. Одоо гар бууны төрөлд юм уу, бууны төрөлд гэдэг юм уу? Ер нь өөрсдөө сорж үзчихсэн үү? За яг буу гээд сорж үзсэн усуд бол ховрдоо. Гэхдээ нэг ондог гэдэг талаас хүн харах юм бол буугаар тэгсэн ба сайн буучих байх гэж боддсон юм шиг. Гэхдээ нэг таны хувьд би бол бууж үзээгүй л дээ. Үзээгүй юу? Тий. Яг нэг техник арга барил, техник хэрэгсэл шал өөр болохоор бас. За Тайван оноо ялагдж байгаа учраас төрүүлж харагдаж байна. За нэг л бишээр энэ 2 цагийн 7. Оол нь сайн баг. Тэгээд нэг л төвлөржлөхгүй байгаа юм уу? Яагаад? За 2 төгсөөл авч явах шиг байна. Одоо энэ эмэгтэйчүүдээ харж байгаа номны хүч бол одоо фунтээр ярих юм бол 37, 38. За арай өндөр бол 40 фунт үүд. Эрэгтэйчүүдийн болохоор 42, 3-аас дээш 50 мянга хүртэл. Тухайн хүний өөрийнх нь одоо бие хэрэглэг болон харуултын тэр юунаас хамаарат номны хүч хүртэл өөр өдөг. За 9 дээр 1 цагийн 9 дээр. Солонгосод бол бүр ихтгэлтэй болчлаа л да. Ерөнхий бол харуулт маралт гэсэн. Ер нь одоо 50-аас 10 онсон тамирчин гарч ирээгүй шүү дээ, тий? Гарч ирээгүй. Солонгосоос ганцхан тамирчин 10 онсон. Гэхдээ ер нь 9-9-ийг л аваад байгаа учраас давуу байдал бол солонгосчуудад байна. За энд 8-аас дээш оног авахд эхний 3 харуултын дараах байдлаар илүүрх нэ. 8 бод 26. Одоо бас хэцүү байна л да. 3-аар буутсан ч 54. Нөгөө хэд нь бодвол тэгээд 10 буудна. Тэгээд 55 тий. 26, 24, 2 онооны зэрэг. За эхний сумыг бодвол одоо салхиж жоохон тогтворчсон байна. За халтар 9 3 цагт нь болж байна. За саяны тамирчин цочж явах шиг байна. За 8 буудлаа. Жоохон анхаарал татал тий. Нэг л гоо төвлөржлөхгүй байгаа шиг байна. За 9 8. За 24-өөс дээш оног авахд сет ярцаа бүр 4 тэг болоод холдох нь байна. За бүр 10-ыг онж байна. За энэ Кан гэдэг энэ тамирчны хувьд 2 удаа 10-ыг онлоо. За үлцэн 2 тамирчин мэдээж 8-аас дээш оноонуудыг л авчихад Солонгос тэргүүлээд эхэлнэ. 4 тэгээр тэргүүлээд эхэлнэ.
За энэ юу н ойлгомжтой болчлоо тий. Одоо 5-аас доош онно гэдэг бол одоо том боломжгүй зүйл. 6-аас дээш оноо авах болоо да. За ингээд 4-0. Энэ бол ер нь бол хүчний хувьд бол одоо хүч тэнцвэргүй гэдэг юм уу та? Арай л тий тэнцвэр. Хол зөрүүд нэгэн хол зөрүү харагдаад хол зөрүүтэй. Тайваныхаа нэг л сайн болсонгүй. Тэгээд за сая бүр ихний сетээс ч илүү хол зөрүү харчлаа шүү. За дэлхийн оюутны авар шалруулах байт хорооны 11 дахь удаагийн тэмцээн Улаанбаатар хотноо 3 өдрийн турш үргэлжилж өнөөдөр дүнгээ гаргаж байна. За Монгол Улсын засгийн газар эрүүл мэнд спортын яам, нийслэлийн засаг даргын хамгийн газар биеийн тамирын спортын хөгжлийн төв, Монголын байт хорооны холбоо, Голомт банк, Баянгол зочд буудал, Анути, Sound of Mongolia, Softpress, Unitel, Ганаа майхан, Vitafit, UB Film Media Group, Petrovs төв цэнгэлд хүрээлэн. За Гэр контент групп, Eagle телевиз, боловсрол суугдлын энэ бүх тэмцээний хамтран зохион байгуулж байна. За бас манай улсад анх удаа зохион байгуулагдж байгаа тэмцээн зохион байгуулалтын хувьд бол бас их гоё болж байгаа гэдгийг онцлмоор байна. За тэмцээнийг яг гардан зохион байгуулж ажиллаж байгаа хүмүүс маань бол үнэхээр одоо сайн ажиллажээ гэдэг дүгнэлтийг ам бардам хэлэхээр байна. Цаг агарын хувьд ч яг энэ тэмцээнийг зохион байгуулахад таатай өдрүүд байлаа шүү дээ. Сүүлийн 3 өдөр бол эхний сураг сонсоход бол эхний өдрүүд бол аюу салхитай байсан. Тэгээд тамирч стадион дотор харуулсан стадион салхиц гадаа задгаас талбайг бодвол аюу эвгүй байдаг юм хуйлэрсэн салхи байдаг учраас тэгээд эхний тэр яг өглөөний харуулсан дээр салхи гайгүй байхад бол аюу өндөр оноонууд гарч ирж байсан. Тэгээд хоёр дахь ээлжний харам дээр салхитад ирэнгүүт бүх тамирчид оноо шууд буугаад ирж исэн байлээ. Тэр онооны харахад бол за тэгээд өмнөх компаунд төрөлд гол оролцогчд байсан Солонгосын баг жишээ нь шүгний 8-д Орос тожигдсон жоох жишээ нь. Тэр бол бас тэр салхины гинтийн өөрчлөлтүүд уур амьсгалын нөлөө бас нэлээд байсан баг тийм ээ. за одоо бол бас овоо салхитай байна. Одоо энэ тамирчны харавж байгаа ном бол энэ ерөөсөө яг тэр 2 цагийн долоо дээр бүх сумнуудад байх шиг байна. Хараагийн засч болдгоо юм уу яасан юм бол одоо эднэрийн харавж байгаа номнууд бол дандаа Солонгосын ном байна. Одоо жишээлбэл та тэмцээн уралдаанд орж явах үед иймэрхүү хүчтэй салхитай мэдээж олон удаа тулгарч лээсэн байна. Тэр үед та өөрөө номныхаа тохиргоог баримжаагаар өөрчлөж юм уу тийм тохиолдлууд гарч ив үү? Одоо яг тухайн үед салхи ямар байна ерөөсөө тэр хаана барих гэдэг тооцоогоо сайн хийх. Тэрнээс одоо яг тэр салхитай ингээ номыг чангал солно гэдэг юм бол болохгүй. Яг ингээ ном өөрөө тохирцсон учраас зөвхөн хүн өөрөө л энэ харахад сум гараа явахад яг тэр хэр зэрэг хийсээ тэр 10 дээр онох уу гэдэг тооцоогоо хийгээл ерөөсөө тэр цагт нь барьж буудтал тийм тооцоол их гарна. Хамгийн их салхитай байсан бол тэр Азийн аварга байгаа тэр Иранд болсон 11 онд. Тэр бол аюул салхитай ямар сандаа бүр телевизийн том таблон хүртэл хийсэн унжижсэн. Тэгээд тэнд бол баг сум 0 харваагүй тамирчин гэж баг гараагүй бүгд. за тэгээд мэдээж байгалийн хүчин зүйл бол энэ спортын бас салшгүй нэг хэсэг. Танхимын спорт биш учраас бүр нэг айхтар ширүүн бороо ороод айхтар салхил бол тийм тохиолдол бас гарна. 4 жилийн өмнөх хөлөөд Шанхай дэлхийн цом дээр аюул ширүүн бороо ороод бүр тэмцээнийг бүр зогсоож ирсэн. Тэгээ 15 метр бороо орсоор зогссны дараа борооны хүч буурсны дараа тэмцээний үргэлжлүүлсэн тийм тохиолдол байна. Тэгээ энэ бороо орохлоор сум өөрөө доош унна. Бороонд цохогдсон сум нь өөрөө норцглоор бас доош буудаг. 10 он жисэн сум шин бороо их ширүүн бороо орох юм бол доор 6 юм 5 4 болчихсон. Бүр доош ингэ буугаад. за гуруула 10-ыг аваад бас нэг нөгөө боломж. талд Гуруула 8. 8 авахд баг хожиж гоод штэ Солонгос. Тэгэхээр ер нь боломж бол Бараг л тавианчуудад хэцүү болж тээ. тий бараг л байхгүй шүү. За ингээд хийс. За одоо энэ эмхтэй тамирчны харж байгаа ном бол Америкийн нэгдсэн улсын ном байна. Хоёр тэгээд
За энэ ном бол сайн. Энэ Солонгосын болохоор Win гэдэг ном байна. MK гэдэг бас нэг шинэ ном гарч ирсэн. 5X гэдэг бас нэг тийм төрлийн ном гарсан. 3 төрлийн ном байгаа. За Солонгосод бүр 3.1-с. Америк бол ерөөсөө дагнаад нэг номоор л яваад Hoyt гэдэг өөрийнх нь яг үндсэн тийм брендийн ном байгаа. Тэр ном бол яг энэ номд ер нь ижлэх аюу сайн. За 9 цагийн 8 бод. За 6-аас дээш унаа авахд тэр солонгосчууд алтан медаль хүртнэ. За эсвэл За ингээд 6 тгийн харьцаатай эмэгтэй багийн төрөлд бүгд найрамд Солонгос улсын баг ялт байгуулж байна. За ангиснаар 2 дахь алтан медаль өдөөс хойш тэмцээнээс тийм ээ. Рекубе төрлөөс авч байна. За Тайваны баг бол мөнгөн медалийн эзэн болсон. За тэд тэмцээний 3 дэрэмлэгдсэн байсан юм байна. За магадгүй тэдний гол Орос улбаны улсын баг байсан бол удаа. За Солонгосын баг тамирчид дэлхийн одоо байт харвааны тэргүүлэх гүрний хувьд одоо манайд зохиогдож байгаа оюутан дэлхийн арга шалгаруулах тэмцээнд ч гэсэн тэргүүлэх байр суурьтай тоглож байна. тийм ээ. Багийн харуултан дээр бол сайн байна. Болимгоор авлаа. Сая эмэгтэй баг авчи. За одоо үргэлжлүүлээд эрэгтэй багийн төрлийн аврагын алтан медалийн төлөө харваа байгаа. Мөн л одоо бүгд найрамдах Солонгос улс Тайваны баг тамирчид шалгарч үлдсэн байгаа. За тэгээд тэр харвааны араас бол хувийн буюу одоо ганцаарчсан төрлийн харваанууд эхлэх байгаа. Манай энэ төрөл бас нэг төрөл байгаа. Өвлийн үйлрэл 18 м болдог заална.